эцэг эхчээ амьд агуул хизээч битгий зовлон тооч залгаарай. Хизээч тэр эцэг эхтэй очиж зовлонгоо битгий яриарай. Чи аз жаргалтай мөчөө ярьж байгаарай. Чи амжилт бүтээлэл эцэг эхтэй дуулгаж байгаарай. Нэг удаач гэсэн сэтгэлийн амар амгалан байлгана гэдэг маш том одоо үр хүүхдийнх нь хувьд хийж авах том буяншуул гэж би бодож явдаг. За старс нөө. Хүүтэн мэн те? Хэдэн хүн суусаа? Хэдэн хүн суу? Нэг л зочилсон. Нэг 4 хүн суух юм уу те? Ээжлээд басаадгаа ичгцээ. Хүүтэн байгаа юм чи. 10 минутаар. За нэг лавг жаргал өгтө бүрэн жаргал гэдэг. За Улаанбаатар төмөр зам гэдэг их айлтай холбогдоод бол 22 жил болж байна. Аав ээж хоёртой би вогоон даргуулна гэж амлаад тухайн амлалтаа биелүүлэхэд бол би одоо энэ вогооны аж ахуйн анги гэдгийг анх конкурс авч байгаа багшаас асуусан. Вогоон даргуулахад аль ангийн зүгээрээ тий. Би аль ангийн сонгол вогоон даргуулах вэ гэд. Тэгээд вогооны анги сонгоод тэгээ өнөөдөр одоо ингээ галт тэрэгний дарга хийгээл явж байна да. Хамбар дээр гараад бандаараа төвчрээ. Бандууч өмсөв шүү дээ. 2012 оны хүртэл засварч ирсэн. Тэгээ 2012 оноос эхлээд 2016 он хүртэл одоо энэ олон улсын галт тэрэг буюу Улаанбаатар Москва чиглэлийн 5-6 дугаар галт тэрэг гэж байдаг. Түүнд анх одоо галт тэрэгний мастраар болоод одоо энэ вогоон доторх амьдрал те зуршин галт тэрэгний доторх амьдралд анх одоо ажилчнаар орж исэн үе маань 2012 он. Тэгээ одоо хүртэл яг тэрнээс хойш одоо вогооны ил одоо амьдралтай ажилтай ийм хүн болсон доо. Бид нар одоо ингээд замын үед Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд явж байна шүү дээ. Тэгэхээр энэ галт тэргэнд нийт одоо миний хариуцсан цуванд нийт 57 вогооны үйлшигч байна. За дээрээс нь энэ галт тэргэнд байгаа одоо тухайн өдөр хідэн зорчигч байна те. Энэ бүх хүмүүсийн амь нас те аялал, ажил алба бүгдийг л одоо хариуцдаг, зохион байгуулдаг. Одоо нэг яснаар бол тухайн галт тэрэгний ерөнхий улаач гэж явдаг. Галт тэрэгний дарга. Манайх чинь нэг аялалд гарахдаа 4 хоногийн хугацаатай аялалд гардаг. За тухайн чиглэл маань ямар чиглэлээс байхаас шалтгаалж эргэлт нь өөр байдаг. За замын үед Эрдэнэ чиглэлийн галт тэргүүд бол 2 хоногийн эргэлттэй байдаг. За Сэлэнг чиглэлд бол 1 хоногийн эргэлттэй байдаг тий. За одоо бидний явж байгаа галт тэрэг бол одоо Улаанбаатараас замын үед ороод буцаад Улаанбаатар ороод ирэхэд 2 хоног ингээ 2 удаа яваад 4 хоногийн аялалд дуусдаг. Вогоон дотор амьдрал маань ерөөсөө гэртээ байгаа юм шиг л үнэн шүү дээ. Бидний хөдөлгөөнтэй холбоотой ээжийн ажлын хамгийн том энэ нөгөө одоо хүнд хэцүү нь бол энэ байдаг. Баяр ёслол, гуниг зовлон аль нь ч болж исэн. Хэрвээ ялжилт бол заавал ээжийн ажилдаа явдаг. Тийм ээ? За баяр ёслолоо цагаан сар болж аав ээжтэй очиж залгаж чадахгүй, өөр хүүхдээ үнсэж чадахгүй, хүүхдийн баяраар хүүхдүүдэд бэлэг өгч чадахгүй ингээд ажилдаа явж л байдаг шүү дээ. Яг би энэ ажлаа хийж явж байгаад бас ээжигээ алдчихлаа шүү дээ. Тэгээ ээжийн минь би муу хахад би 271 дугаар галт тэргэнд Улаанбаатараас ажилдаа гараад явж байхад ээжийн би муудлаа гэд. Тэгээ би буцаж ирж уулзч амжихгүй ээжигээ алдчихсан юм да. Тэгээ эн чинь хэдий тэгээ бид нар энэ тэр их баяр жаргал гуниг зовлонгаа ардаа үлдээгээ явж байгаа ч гэсэн нөгөө хариуцлагатай хөдөлгөөнтэй шууд холбоотой хүний хариуцлага ухамсарлан ажлаа чин сэтгэлээсээ хийгээл явдаг. Хүний амьдралд тохиолдож байгаа бүх юм хүний нүүрэн дээр ил гардаг нь маш харамсалтай. За тэрийг ил гаргадаг нүүрний хувиралтай хүн гэж байна, нүүрний хувирлгүй хүн гэж байна тийм. Би ингээ голоор явж байхад ажлаа хийж явж байгаа үүштэйгээ ингээд одоо за сайвж гин үү хідэн зорчтой байна гэж нөгөө вогооны үйлшигч маань надад илтгэл араапт өгөөл ингээл өнгөрдөг. Гэтэл тэр хүний яг дотор сэтгэл ямар байгаа те. За ажлаа 100% хийх чадамжтай байна уугүй юу гэдгийг бол одоо бид ингээд хамт удаан ажиллаад ирэхээр мэдэрдэг болдог байхгүй. Үйлшигч шаардлага тахиор биелүүлдэг. Өөрөө нь вогоон дотор өнөөдөр хэрэглэгч гэдэг хүн хаан бол биш байхгүй. Үйлчилгээний хүссийг төлөөд биднээс үйлчилгээ авч байгаа үйлчлүүлэгч хүн байхгүй юу? Тэр хүн эрэхтэй бол бас үүрэгтэй байх хэрэгтэй. Тэгээд эрхээ эдэлчихэд үүргээ ухамсарлахгүй гэж ярьдаг шүү дээ. Яг тийм зүйл вогоонд бол. Вогооны үйлчилж очиж зүй ёсны шаардлага тавьдаг.
та энэ тамхи татаж болохгүй тий. За манайх нийтийн дэврээ та энэ тамхи татаж болохгүй. За та богоон дотор арх хууч болохгүй. За та нөгөө гар тэшнээсээ илүү овор тэшд ачаатай явж байна. Гэт зүү ёсны шаардлага тавихаар чамд ямар хамаатай юм те. Чи зүгээр тэр шалаа ууга. Чи юу ингэж орж харсан нөр зөндөө гардаг л да. Галтрны дарга ирэхээр нэг өөр хандаад байдаг. Цагдаа ирэхээр нэг өөр хандаад. Нөгөө богооны үүсч болохоор нэг өөр хандаад. Энэ хандлага бол үнэхээр одоо юу гэдэг зөвхөн миний хийж байгаа ажил дээр бүх салбарт байгаа байхгүй. Хүн ер нь тухайн үедээ яг хүүхдийн сэтгэл хөдлөлөөр ч юм уу би аав ээж хоёртой хүн богоон дарга болж ирнэ гэж явж ирсэн. Тэгээд би 2022 онд анх одоо энэ галтрны дарга гэдэг албан тушаалыг авчаад тэгээд ээждээ энэ тухайга мэдээгээ хүргээд тэгээд ээж минь маш их баярлсан л да. Тэгээд хүн ер нь ээжийнхээ ачийг хариулна гэж байдгүй бах. Зүгээр ээжийнхэн санааг зовоохгүй байх, ээжигээ баярлуулах бол ээжийнхээ ачийг багч гэсэн хариулж байгаа зүйл болов гэж би хувьдаа боддгийг. Тийм ч учраас би яг одоо нас биеийн хүрснээс хойш одоо ээж рүү бол зовлон залгаж ярьж үзээгүй. Нэг өдөр ч гэсэн би ээжтэй зовлон ярихгүй л ээжийнхээ ачийг хариулж ийн гэж үздэг хүн байхгүй юу. Тэгээд би 2023 онд ээж минь бурхан болсон л доо. Тэгээд би ээжигээ амьд байхад нь амлсан, амлалтаа биелүүлсэн гэдэг утгаараа өөртөө бас багч гэсэн баярлж явдгийг. Тэгээд аа маань бол миний хүүд тэгээд юу хиймээр вэ? Яаж ажилламаар вэ? Бүгдийг өөр хэрэг хий, чи чаднаа л гэдэг. Манай ээж болохоор маш тийм уйхан хүн. Наа юм хэлэх болгонд л одоо баяртай мэдээ дуулах болгонд л уйлдаг хүн байлаа шүү дээ. Анх би Москвагийн галтрны мастер болчоод ээжигээ нөгөө Москва үзүүлэх гээд авч явж ирсэн. Тэр үед ээж маань хэлжсэн. Ингэж үр хүүхдийнхээ нөгөө ач тусын үр шимийг үзнэ гэдэг ямар сайхан юм бэ гэд. Тэгээд дараа нь 22 онд галтрны дарга болчлаа хүн ээжээ чадлаа гэдэг хэд ээж маань минийхөө олон хүний хайр хүндлийг даасан тийм л хүн болж ажиллаарай. Хизээж битгий хүний муу гэсэн хүн болоорой л гэж хэлжсэн юм да. Толгодыг даван шоноод боцлаа ээж минь давтлах сэтгэн таны үгийлж ганцрах юм хату хөтү хорвогийн жамиг бодхоо. Би Амбул дөрүлээ амьдардаг одоо Улаанбаатар хотод амьдардаг. За манай эхнэр болохоор Товсон цэрэнгийн наран гэрэл гээд бүсгүй байгаа. Яа би нэг тийм юм уншижсэн байхгүй юу? Нэг чойрмын шүлэг дээр байдаг баха. Наран урах зүгээс мордож эхнэр авдаг 8 үе монголчууд хуруудаар нь тоолдог гэд. Тэгээд би ямар тач нэг тэр ер нь л наран ургах зүгээс л одоо эхнэр аавна гэж боддог байсан. Тэгж явсараа гал говийн бүсгүүдээ суусан да. Тэ? Тэгээд хоёр сайхан үртэй одоо ингээд дөрүлээ амьдардаг. Хүний амьдралд бас нэг өдөр хоног тоол гэж бас маш чухал юм байт юм шиг лээ. Би өөрөө 1985 оны 12 сарын 12-нд төрсөн юм байхгүй юу. Би анх ажилд орохдоо 2006 оны 12 сарын 12-нд хөтөлбөрийн гэрээ байгуулсан. Тэгээд анхны яг өөрийн орон сууцныхаа бас байрны батламжийг 2019 оны 12 сарын 12-нд авч ирсэн. Тий. Тэгэхээр энэ хүний амьдралын төрсөн өдөр мөдөр их чухал юм шиг байна. Тэгээ намайг одоо ингээд 4 хоног замд ажилдаа явж байхад ар гэрээ минь үр хөвгтэй ингээд ямар ч сэтгэл санаа зовох зүйлгүйгээр харж хандж яадаг. Ханд бол хамгаас их баярлж явдаг. Дээрээс нь намайг хамгийн их балиач хэлдэг хүн бол манай хоёр хүүхэд байгаа. Миний мэрэгжилд бол хамгийн хайртай хүүхэд бол манай баг хүү. Манай баг хүү бол одоо нааг 90 өдрийг тоолдог. Тэгээд манай охин болохоор та хизээ явах вэ гэдгийг асуудаг да. Өдийг хүртэл намайг миний гэр бүлийг те хоёр сайхан хүүхдийн минь өнөөдөр үлсэхгүй, дааруулахгүй те хүнээс юм гойлохгүй амьдруулж байгаа энэ байгууллагад бол үнэхээр хайртай. Одоо ер нь сүүлийн үед хүмүүс тийм хуурамч ертөнцид амьдарч байгаа шүү дээ. Амар өнгө хөөс амьдралт болсон. Тэ? Би сайхан машин унж гин үү? Би үнэтэй хаусанд амьдарч гин үү? Тэ? Миний эхнэр, миний нөхөр хэр ганган бэ? Facebook дээрх зураг маань ямар авах вэ? Instagram дээрх зураг маань ямар авах вэ? Би ямар ишлэл татаад тэрчүүл ухаантай харагдах вэ? Гэдэг ийм нийгэмд амьдраад. Би өнөөдөр болоод тусгаш миний хүүхэд эх орондоо амьдарч чадахгүй. Тусгаар улсын нэг хэсэг байж чадахгүй. Эх орон маань хэдэн жил бүрэн бүтэн байх вэ? Тэ?
ард түмэн маань яг энэ ард түмэн маань Монгол гэдэг ард түмэн маань хэр удаан оршин тогтнох вэ гэдгийн төлөө сэтгэл зовндог байх хэрэгтэй. Шудраг бус зүйлийн төлөө багч гэсэн тэмцдэг байх хэрэгтэй. Өөр хэмжээнд. За зөвхөн өөрхийн хийж байгаа мэргэжлийн хувьд ярих юм бол галт тэрэгний даргын ажлыг хий гэсэн бодолтой хүн эсвэл энэ ажлыг хийх юмсан гэж мөрөөддөг ийм залуучууд за бусад хүмүүс гэж хэлэхэд бол ер нь бол шат амжилгаар нь яваарай. Тэ? Богооныхон эд ангийг мэддэг байгаарай. Техникийг мэддэг байгаарай. За дээрэс нь энд богоонд үүшлэгчээр, мастер засварчнаар тодорхой хугацаанд ажилласан тийм ээ. Туршлага суусан. Тэрнийхээ дараа энэ ажлыг гардаж хийгээсэй гэж би хувьдаа хүсдэг. Туршлага гэж нэг юм байдаг. Туршлага гэдэг ямыг хизээч хүн те ямар нэгэн одоо өөр аргаар бол олж авдаг. Зүгээр авиас те гинтийн мэдлэгээр гоц ухаанаар худалдаж авч болохгүй, мөнгөөр худалдаж авч болохгүй зүйл бол хүний ажлын туршлага байдаг. Төмөр замчин гэдэг бол онцлогтой мэргэжил өөрөө. Энэ сургуульдаа сураад төгсөөд ирж байгаа одоо залуучууд дүүнэртэй хэлэхэд энэ эзэмсэж байгаа мэргэжилдээ ирээдүйд ажиллах ажилдаа энэ байгууллагатаа үнэнч байгаа. За ямар ч хүнд хэцүү үед тулгарсан тэрийг давах сэтгэлийн тэнхээдээ те байх юм бол энэ байгууллагын чи үр шим өгөөж маш их шүү. Төмөр замчин гэдэг хүн бол маш өндөр хариуцлагатай албан тушаалыг хашдаг бүх шатанда. Бид нэр улс их орны хамгийн хүнд ачааг нуруунд дээр үүрдэг те ачаа тээвэр. Бид нэр улсдаа цорын ганц зогш тээврийг үүрдэг. Хүний аймнаас үнэтэй эд бараа эзэж төмөр зам иргэнийг улсаа эх орноо хохироож исэн түүх байхгүй. Тэгэхээр ийм хариуцлагатай ажил хийх гээд зориг шулуудаад мэрэгчлээ сонгоод ирж байгаа залуу хийх юм бол мэрэгчлэлтэй үнэнч байгаарай. Тэгээд өөрийнх нь хүссэн тэр мэрэгжлийнхээ үр шимийг үзэхийн тулд хичээнгүү зүтгэж ажиллаарай л гэж. Нийт Улаанбаатар төмөр зам гэдэг их айлд үнчээр тэ сэтгэл зүрхээ зориулан ажиллаж өөрийгөө болон хар гэр амьдралаа авч яваа бүх Улаанбаатар төмөр замын төмөр замч та бүхний амьдрал нь үргэлж аз жаргалаар дүүрэн, ажил нь бүтээмжээр амжилтаар дүүрэн, үргэлж инээд цалгисан эрүүл саруул ийм л байгаасаа гэж хүсэн өрөөй. Тэгээд галт тэрэг нь хурдан бай, ган зам зурааж байг дээ.